Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас та бүхэнд амралтын хугацаанд өөрийгөө болон найз нөхдөө аливаа осол гэмтлээс хамгаалах, амралтыг үр дүнтэй өнгөрөөхөд туслах зөвлөмжийг хүргэж байна. Амарч байх хугацаанд өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргаарай. Амжилтанд хүрсэн хүмүүсийн гол нууц нь цаг минут хүрийг үр дүнтэй өнгөрүүлдэг дадал хөвшилд нь оршдог гэдгийг битгий мартаарай. Өвлийн удиралд халтргаагуулга ихтэй учраас замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой байгаарай. 1 секунд анхаарал алдаж 1 удаа дүрм зөрчилснөөрөө насан туршийнхаа эрүүл мэнд аз жаргал амь насаа алдах эрсдэлтэй байдаг шүү. Хүйтний улирлын оргил үе буюу 2-4-9 үед амарч байгаа учраас гэрээсээ гарахдаа дулаан хувцаслаж, ханиа томооноос урьдчилан сэргийлэх, дархлаа дэмждэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ тогтмол хэрэглэхийг хичээгээрэй. Хичээл амрангуут бидний интернет болон утасны хэрэглээ жирийн үеийнхээс 2-3 дахин нэмэгддэг. Өдөртөө дунджаар 4-5 цаг зурагт үзэж, Facebook ашиглаж, цахим тоглоом тоглож эхэлдэг. Хэрвээ онлайн орчинд хит удаан байвал бие болон сэтгцэн эрүүл мэндэд чинь ихээхэн хор нөлөөтэй учраас өдөрт 1-2 цагаас илүү зурагт үзэж, интернет ашиглахгүй байхыг хичээгээрэй. Гэртээ ганцаараа болон дүү нартай байх үедээ цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцаж, гэрээсээ гарахаасаа өмнө аюултай цахилгаан хэрэгслүүдийг тогноос салгасан эсгээ шалган, цахилгааны ил утас болон бусад тог цохиж болзошгүй зүйлүүдийг харуул насанд хүрэгчдэд яаралтай хэлж мэдэгдээрэй. Хэрвээ өөртөө болон хэн нэгэн найзад нь өөрсдөө шийдвэрлэж чадхааргүй асуудал тулгарвал хүүхдийн тусламжийн утас 108 хандаарай. Мөн хүүхэд бүрийн аюулгүй байдлын төлөө ашигтай зөвлөмж мэдээллийг багтаасан хүүхэд бүрт аппликейшнийг утсан дээрээ татж аваад өөрт хэрэгтэй мэдээллүүдийг аваарай.